Хүүгийн алдчихад эцэгт нь би юу гэж хэлэнтэй. Яасан инэрлгүй хорвоо. Би ямар их нүгэлтэй амт юм бэ? Бушуухан хараад хүүгээ аваад зайлъя. Зүгээр. Чи минь бушуухан амиа аваад хүү бид хоёр үлдээ. Намайг даваад авч явхад хэдэн мортой хүн манай руу явж харагдсан. Айгүй бол чамайг отож байж чи магадгүй. Олон хүн очиж хүүг авъя. Болохгүй. Буушуутай улс байна лээ. Чи яваад хүүг аваад ирээ. Би хүлээж бий. Ээ бурхан минь болохгүй. Төргөлж үз. Хүү минь аваагаад дуудаж байна. Дахиад ингэж гэмгүй хүнийг тамалж яваарай. За, бушуулж үз. Чимэн хэлж байгаа нь явах нь зөв баха. Хүүгээ минь хоёр хацар дээр 3 үнсээрээ. Аав нь мөдхөн очно гэж хэлээрээ. Ном хүн байж бид болдгүй юм бол шатлаараа тойлж байгаад нэгийг үзэнтэй. Маа. Энэгээр замдаа хүнс хийгээр. За, чи минь явдаа. Бүгдээрээ минь сайн байцгаана уу? Тэгээд. Энэ миний зорилго нэг танихд. Намайг эзгүй гэр бүлд минь тусалж байсан чамд их баярлалаа. Заасуу. Энэ бол миний хамгийн сайн нөхөр байгаа юм. Итгэл. Зауцгай.
За тэгээд ажил хэрэг сайн уу? Өнөө буруу номтнуудынхаа бодийг хөдөлчөөд ирсэн биз дээ. Америк, Япон зэрэг гадаадын том гүрний тусламжтайгаар их Оросыг сүрлээс аврахын төлөө зөндөө их тулалд. Ихэндээ чаваал амжилттай засгийн газар ч байгуулж үзлээ. Сүүлээр нь улаантнуудад сүрхийх дарагдсан. Тэгтээ бид буужааг оггүй. Хата хүчэн зузаад гэж байгаад дахиад нэг үзэлцэн дээ. Үзэлцэн. Хүчэн зузаад гэж байгаад дахиад нэг үзэлцэн. Большевикуудыг дараасны дараа бид хоёр Монголд цамбины үйлдвэр байгуулах гэж байгаа юм. Манай итгэлч айрам цэрэг тийж хөрөнгөтэй сав мороо зэрэг хожих ухаантай хүн дээ. Би та бүхэнд баяртай сайхан мэдээг сонсгоё. Бурхны авралаар саяхан Баатар хааны чанжин бороо өнгөрөн гамин хөөгд хүрээ гэдсэн гин. Дараа нь удаа намынхныг таньдахаар Шамбудын дайнд мордох юм гинэ. Оосга улаан намынхныг үнсэн тавраг болгохын төлөө үзгэй. Хайтан тааяр манагийн өчүүхэн билег авторсэй. Это мне. Сережа, посмотри, какая прелесть. Миний уулзах үсэн бүхэн нөхдүүд хүлсэн ирсэнд би маш их баяртай байна. Та бүхний гөрсөний учир болоо их Чингис хааны тулгуур төрийг босгож их Монгол улсыг байгуулад богд гэгэний хаан ширээнд залхыг зорж ява бороо өнгөрний ариун үйл хэрэгтэй туслах цаг болоод байгааг мэдэрдэг гэсэн. Бас тэрүүний баруун жигүүр болсон генерал Эрзүүхэн алун цэрэгтэй Монгол нутагт орж ирсэн байна. Би тэрнтэй саяхан харилцаа байсан. Одоо бид нар сайдван заяин шав вогны хусунат цэрэгээр акт хүнс дайчилж гаргуулах хэрэгтэй байна. Ингээд Арус Монголын хамтарсан цэрэг байгуулад Арус Монголын улаантантай байлдах хэрэгтэй байна. Энэ хэрэг Монгол хүн бүхэн хүчин туслах цаг болж. За, зөвхөн би энэ хэрэгт амгийн хайргүй хүчин зүтгэж хошуудаас цэрэгээр татъя. Би олон шав нартан энэ учрыг синхруулж эрд цэрэг автмаар нийлүүлж гин. Манай шавын их цэгийг миний дотны хүн энэ жамбал захирч явах болно. За, өчүүхэн би өөрийн буурай хөрөнгөнөөс ахтмаар арав амбан шарааравыг нийлүүлж хүчин туслая. Энэ тухай жанжин та миний хандвиг та уламжлаарай. Харин би энийхээс бусад өвчнөд баригдсан хүн болохоор эрд цэрэг цуухад чинь явж чадахгүй учрыг хөршөөнө дээ. Энэ хүнийг дорж гэдэг буян чавганцын ганц хүү. Хожир улангийн цаа Сүхбаатарын хамт цэргэн алба хааж байсан. Одоо бол ардын намынхантай санаа нэгдэж эрд цэрэгийг сүлэх нууц ажиллаар томилогдчихэ. Автономтын цэрэгт хүчин зүтгэж явсан хуй гэдэг нөхрийн доо очихоор зорж явна энэ.
Одоо нэг бол үхэх. Нэг бол их цаг болж. Үххийг хүсхэн байхгүй болохоор тэххийг зорино. Тэххийн тулд үдцэх цаг иржээ. Юуны өмнө манай орныг дур мэдэн дээрэмдэж байгаа гадаадын хулгайч нарыг хөөж гарах хэрэгтэй байна. Байрсан дэвсгээ хураалгаж орхиод юугаараа хөөх юм блээ? Зэвсэг олдноо. Чи Гомбаатарыг тань штэ? Танилгүй яах вэ? Золбоотой ир шүү. Гомбаатар бид нар ардын нам байгуулад Орсын шин засгийн газраас тусламж олж Монгол улсаа чөлөөлөх гэж байгаа. Ардын нам гинэ. Тийм ээ, ардын нам. Чи чинь ардын намын хүн үү? Тийм ээ. Би ардын нам хүн. Та нар ч улаарстай сүлбэтэй амьтд үү? Тийм ээ. За тэгвэл явж үзв. Хүүгэмд бит яваад. Бид чинь бурхан шашинтай Монгол хүн. Тэр ардын нам улаан оростой шиний сүнс өдрө ардахгүй. Аава. Та чи юу болж байна? Энэ чинь миний сайн нөхөр байгаа. Юу ч гэсэн тэр. Тэр ардын намын чинь тухай багшаасаа би их юм сонссон. Зүгээр явж үзв юм. Явж үзв. Үний явдал хэзээ нэгэн дэх давж гардыг. Эдний хэрэг явдал үнэн зөв болохоор давж гарна. Хойд юм нэг ойлгох байлгүй дээ. За би ч мартах удаа. Би мартуулчих. Багшийн айлд тэгэхээр бол тэр ардын нам өөдтэй юм биш тэгээ. Хүүгээл тэднээс ол явуулъя. Монголыг чөлөөлөх гэдэг нь зөвл. Гэхдээ гадаадын хүмүүстэй нэгдэх нь юу вэ? Дөржин ярьдгаар учраас зэрэгтэй нэгсэн нөхцөл маань бараг нь тэр намтай нэгсэн байдаг. Тав дуурайгчийн хувьдгаан бараан жинжигийн зэрэг ажиллах хүчиг. За мэдлээ. Би зэрэгт явж сурсан хөө. Маргааш өглөө мордод хамгийн газар. Үгүй. Хөрөг тайж одоо шууд авч ирсэн. Явъя. Дөргөл. Хүмүн бас л явдаг болж таа. Гэтэ борон жинжин гэдэг чинь 5 дугаар өдөө хувилгаа гэдэг. Хүүгийн минь урхан өршөөгдөө. Явъя. Би бүрэг тайжин дээрэн читээ нийлэхгүй. Ардын намынхантай нийл. Хатанбаатар магсарж өвийг Монголоос зэрэг татах борооны ажилд элдвээр саад хийгээд байхад нь нийслэл хүрээнээс зайлуулж баруун хязгаарыг тохиноодох ажил сомилжээ. Явах замдаа заян гэгэний хийдэг үстэй. Хатанбаатар магсарж өв зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явсан Сүхбаатар нарын хэрэг үеийн тухай сайн мэдэж байсан болохоор тэдэнд цаг өгөхийн тулд аль болох аргыг хэрэглэж барооныг саатуулах нь зөв байлаа. Үй, аваа. Энэ матын буу зэвсэгтэй улс чинь юу вэ? Бидний нөгөө мод их Орос жанж мөн үү? Харин нэртэй. Чинийг ч Орос тулгаа харагдахгүй байх чи юу? За юу ч их сочиж уусах. Шимгэгэнтэн өнөөдөр бэлэн байлгасан 100 залуу цэргээр 200 агт чинь хаана байна?
Одоохон бэлэн болгоё Баатар. Яа. Би баяр донсомж сүмэн өмсөн энэ зөвүүн цагт эхэн гигантэн та яаж байгаа чинь энэ юу? Аяра. Хоёр бурхан зодолдож байхад тэгж болдгүй юм. Алдсан болно. Их цэрэг уяастан зүг дайтахаар мордон дурдсан цэрэгэр акт мордыг 2 хоногийн дотор миний хойноос нэхэн хөргүүлэхгүй болов. Гигэн таныг торийн цаадаар авна. Мэдв? За, бэлэн болгоё Баатар мантаггүй. Огон цагаан жанжинд барихаар амлсан. Баатар ванд барьчихвал яадаг бол айлинд нөгөөл ашигтай болоо. Тэр орон нутаггүй таны үлчиндээ өгснөөс сайд Баатар ванд таны амгалан айлтгая. Таны бие лагшин тунгалаг морлож явна уу? Би бол луугны өчүүхэн бол итгэлтгэгч хүн. Их он таныг манай энд морлож явна гэж сонсоод өөрийн буурай хөрөнгөнөөс агт морь 10, амбан шар 10-ыг их зэрэгт нэмэр ханд болгон барьж байна. За. Этгэл таны энэ сайхан сэтгэл бол өнөөгийн Монгол хүн бүхний сэтгэл байх ёстой. За. Борон жанжны туршаалыг зүтж намайг барьж авсан яднаас яасан ч шогдохгүй. Бандаа навч дураараа загнаж ард олныг хэлмэгдүүлж уяастан сайд их орон цүлтмийг буудаж алсны чинь хариуд чамайг өөрч тонжгоно. Чи үнийг ярьж байна уу? Над тоглох заваадах. Чи бит хоёр Монгол хүн шүү дээ. Монгол гинэ. Монгол хүн гэж ярихын төлөө Монголын төлөө цахилах зүрхтэй байх ёстой. Чамд тийм зүрх алах аваад явна нэг. Чи энэ яднаас хэзээ ч өршөөгдөхгүй. Хэзээ ч өршөөгдөхгүй. Чөлтөн бол автономтын үед Монголын өмнө зүгээс довтолсон харийн цэргийг цохих хэрэгт гавьяа байгуулан нэрд гарч уляастан сайд болсон хүн. Энэ ч учраас Вандановын дураараа загнаж байгааг харж жигшин түүний ажилд аль болохоор саад хийж байжээ. Энэ хүн тантай биеэрээ уулзах хэрэгтэй юм гинэ. Бүтээлгийг ав. За. Баатар ван таны амар амгаланг айлтгая. Хуйгуу да. Чи газрын хаанаас гараад ирвэ? Күлгийн тайл? За. Ямар хэрэгээр ирэв? Би тань зорж ирлээ. Энэ бичгийг Сүхбаатар танд илгээлээ. Эрхэм сайд идэгвэ цагийн хэрэг Тэнгэрийн зааврыг нэвтэрхээлэн толилсон агаад ихэд завдаж харгас дайсны этгээдийг давын өмнө сонион ариутгаж анх төрүүлж их хэрэг бүтээсэнд баярлаад ч барахгүй. Хадам ит түшиглэж харин сэтгэл амрав. За, чи явж амар. Орсын муухалга борон өнгөрний олон самуун цэрэг энд тэнд эзлэн сууж олныг төвөн зовоож өгөхий зэргийг нэгд нэгэнбээр тодорхойлон түүгээрэн ойрдох Оросын улаан цэргийн тэргүүлэгчдэд мэдэгдэж улмаар тэдний гол засгийн газар сонсгох ба харилцсан хэлмэдээ авалцах уучрах зэрэг хүчин хавсарч харгас дайсныг шүүрдэн арилгаж улс гэрэм бүрэн бүтэн болгон батлан хамгаалах явдлыг түүгээрээ мэрэгэн онол гаргаж арга хүчийг хэрэглэн гүйцэтгэх аж юм уу? Сүхбаатар.
Эрдэнэ цагаантнаас салж явснаас хойш хэдэн хоног өнгөрсөн боловч хаашаа яах гэж явж байгаагаа ч мэдсэнгүй, мэдхийг ч хүссэнгүй. Аава минь тавьяач. Миний аава. Аава. Аава тавьяач. Миний аава. Хог байсан цагт хүн ердөөч жаргахгүй. Баатрын амгалан айлтгая. Эндээ сайн байна уу? Амархан сайн байна уу? Би чамайг ер нь юун хүү юм бол гэж сэжиглээд ойноос чинь нилээд аглаа. Буу сэлмэ хайж явахыг чинь харж ил байлаа. Ийм цагт сумтай буу эртээ сэлмийг хайж болдог ч эд биш дээ. Энэ эзэнгүй уулан тантай уулзна гэж бодсонгүй. Эзэнгүй ч биш ээ. Энэ нарийнхан зам Монгол орныг аврах зам болоод байгаа юм. Энэгээр хаагтар өдөө төдий хүн явж Сүхбаатартай нийлж Монгол орнын гадаадын хар хэрээнүүдээс аврах хэрэгт оролцож байгаа юм. Би ч гэсэн тэр зүг рүү явж байна. Намайг цагаантантай нийлж явсан болохоор авах уу? Авалгүй яах вэ? Май. Бос хэлмээ ав. За хөөхөө юу харагдана? Айлантэнгүй эцгүй энэ хэр газар юу л байгаа шүү дээ. Харин тэ хүмүүс сайн хардаа. Алив. Энийг хараадах хэвээд. Гүтэр модон дотор хэсэг адуу байх юм. Тэрэгдэн хүн байна уу? Хөөе. Нөгөө хоёрыг чинь хүн сүйт хийж байна. Чав. Тахомын ингээд дав. Ингээд дав. Яа. Чи салах байх та чи 50-аад хөлөг. Чи яадаг гэдэг хөөе.
Аавандаа ч Ахам дуртай бүхэнд морь өгдөг хүн дээ. чи багшийн зэргийг барьж авч хүлбэнэ. Нүгэлтэй зэлж байна да. Танаа багш чинь ялгай нэг мод өвчл үз. Гэмнэ. Би тэрнээс чинь их хайнда. Ишээ халахын хатан Баатарван. Бурхан минь магсарж. Манайх ирж Цаан чинь манай дарга нар илээ. Чамайгүй. Хэр. Минь Хүй. Энэ хүн Чинь. Хоёгоо да. тэгэлгүй яах вэ? Би л байна төмөргөө. Амар сайн байна уу? Гэхдээ дарга минь наад нүгэлтэй харамтраа харж байна уу? Үгүй. Энд чинь засагт хааны цахиур төмөр байна шүү дээ. Гэхдээ даанч тийм байхаар гар нь дэндүү хатуу байсан юм. Тэрнээс орж би тийм амар хүлэгдэх хүн биш юмсан. Хумааж. Та бол сайхан санаатай чадaltaй хүн. Төр донсолж түн өмж байгаа хатуу цагт олны тэнцлээс зүхтааж зөвхөн хараамаа бодож болохгүй. Надад өөр зам байхгүй. Энгийн номхоноор амьдрий гэж бодсон. Бүтээгүй. Ийм цагт энгийн номхон амьдарч болохгүй. Зовсон орон, доромжлогдсон олонд тус болох цаг ирээд байна. Би ядарсан хүнд тус болж байсан. Одоо үед таны тэр тус бол хор. Та өнөөдрийн аяг хоолыг залгуулж өгөөд маргаашийн жаргалын хүсэл эрмэлзлийг мохоож байна. Энэ мордыг зэргүүдтэй унаа болгож ав. Тэгээд зогсохгүй. Та өөрөө зэрэгт ороод бидэнтэй яв. Бид гамингаас инх тавнаар бууж өгөхийг зүйсээр шаардсан боловч тэд хариу өгсөнгүй. Одоо бид зэвсэг хэрэглэхээс өөр замгүй болжээ. Энэ байлдаан бол Монгол улс байх эсхийг шийдэх юм аа. Бид энэ Монгол эхийн цус хэрэглэж, чэйжинд нь Монгол хүний зүрх цоглож байгаа хүн бүхэн өнөөдөр хатан зэрэг гарах хэрэгтэй. Бид нэгэн санаа нийтийн хүчээр зүтгэвэл хүрэхгүй газар чадахгүй юм байхгүй. Бидэнд Оросын ажилчин тариачин нар большевик нам зөвлөлт засаг туслана. Дайсан 10,000 гаруй. Бид 400 гаруй. Гэвч бидний хөл дор маань харийн дайсан доромжлогдсон эх орон ард маань зовсон ард түмэн байгаа болохоор бид дийлэхгүй байж болохгүй. Дэлхий дахинд тунхаглан зарлах нь
Монгол орон тусгаар улс боллоо. Улс гүрэн бүхэнтэй найрсаг холбоо тогтоохыг шинэ Монгол хүснэ. Жанжаа, таны нүдэнд юм орчихоо юу? Тийм ээ, баярын од харавчглаа. Шинэ Монгол улсын өрхийг татлаа. Одоо бид улс хэрэг дөхнүүлэх их ажлаа эхлэв. Авцгаа. Даах чинээгээр айл авцгаа. Үнэндээ эн чинь бидний хөрөнгө. Нэгсэн цэргийн сүр хүч. Муу долгор минь бүх насаараа торог өмсч үдсэн юм биш дээ. Хэц. Ийм их юм дотор орчхоод алгын чиний мар яах нь? Ядахтаа нэг толгойг аваач. Энэ над болно. Хэц мо яриа. Болцгоо! Та нар ардын журам цэрэг болохоос бүлэг дээрэмчд биш. Наад дээрэмчсэн юм а. Энэ дотор тавьцгаа. Доржийг тавьтын дараагаас огцруулж 10 банзад танаа тавьтын дараагаар даржааг томилно. Жанжаан, банцдах гэдэг чинь хариг цэцгийн шүүд биш үү? Манай ардын цэцгийн үед ард биднийг эрүүдийн шийдэх явдалгүй болно гэсэн байхаа. Дээрэм бол харигс засгийн юм болохоор шийтгэлэн тохирсон байх нь зүй хэрэг. Наад авсан юмнуудаа энэ доцор тавьцгаа. Юу юм? Торог. Задлаач. Хинд өгөх гэсэн юм? Долгорт. Долгорт ийм торог захихгүй. Чам зүйлд өөр торог олдно. Чи долгорт дэндүү хатуу сэтгэл гаргасан бололтой. Хатуу амьдралаа гэдэг чинь гэмт хэрэгч хийлэгдгий. Тэр хөөрхий эмэгтэй буруу биш ч байж болно. Энгийн номхон ардаас сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан хүнийг ч хамгийн хатуу шийтгэн. Аяа Петрүүд гоо чи минь амьд мэндүү. Эрдэнэ. Петр Сайн байна уу? Эрдэнэ. Тэрүүгмүн. Үрдиа да. Эрдэнэ тань. Энэ манай отрядын дарга байна. Энэ миний найз Эрдэнэ. Сайн байна уу? Эрдэнэ. Би чамайг энд байх ёстой гэж бодож явсан. Он жил бодож идэ. Нэ. Тэгэхдээ би их бодолж байж ирсэн. За дэлч яах вэ? Бороонууд тогтолж байна. Бидэнд яаралтай тусламж одоохон хэрэгтэй болоод байна.
Биднийг тусал гэж Ленин явуулсан болохоор туслаа. Та нарыг Ленин явуулсан хэрэг үү? Да. Тийм ээ. Шинэ Монгол улсыг байгуулах хэрэгт чин сэтгэлээсээ тусал гэж явуулсан. Бас тэгээд чи бид хоёр үхэр тамгалж байхдаа чи гуйж би туслая гэсэн яриа бий баха. Тийм яриач бий байх шүү. Аха. Бид чинь дийлэхгүй нэ яадаг вэ? Ани дэд дараагүй. Аживэнд зүхтэй. Зүхтэй хад очив. Харин энэ мө Пауло. Чиний үлдсэн Монгол зэрэг хаавна. Жамбал тогтол хайдсан. Цаан чин баянгийн зугаа шүү дээ. Би ч хуллахад бай. Бүгдээр нь зүгтаасан. Мөн зөнийг нохоо дайсанд баригдахгүйг юм бол одоохон бушуухан мордоо. Энд юу хийж байна? Эрдин. Чиур яхан? Эрдин. Санай. Юу намайг. Эрдин минь чивэт храйлхэдний танилсууд. Эхнэр хүүхдээ минь бодож Ами минь уучлж үзээчтэй. Чи бас адилхан эхнэр хүүхэд тэсүүд. Мо зажиг нь бошоо зайг. Дахиад зэвсэг байсан байв лу. Бошоо хаашаа яв. Би хаашаа явах юм? Чараас өмнө бодчихгүй мэд. Дахиад тагаад юм. Камсар. Сайн байна уу? Сайн байна уу? Но, хаюула нэг үзэх үү? За, Петр Камсара, сумны мөрөтэй юм шүү. Данжоно сумшил сэдиди бона хийгөө авахгүй шүү дээ. Болно, бол. За, тэгвэл яах? За. Их сайн. Бахя. Бахна. За, тэг. Би чадахгүй байна. Эрдэнэ хаан байна. Эрдэнэ? Тэр зүүн талын майханд байгаа баха. Ой, амсара дахиад нэг үз. Би одоо дийлэхтэй. Няасан сайхан монгол хэлтэй орсон. Ярих нэг жолсоос шиг засагтаа Эрдэнэтэй их ходи.
Тамиг там цагаачилж явсан өндө одоо туслах ангийн хамсаар эртийдийн даач ахтар дайтсан шүү. Хөөе дахиад нөгөө зөвхөн. А? За тэг. За, друг, давай я сыграю. Давай. О, чи юу? Мэдх юм бидтэй хүмүүс. А? За. Шо. Шо. За хаяада. Энэ монох шиг аваач өгөөд нүүр дахаж амиг гарч болох байгаа. За бич. Амныхаа минь дард махныхаа бүтэн дээр арилж өгье. Одоо ч эдний дагаад өөр ашиг гарахгүй шүү. Харин энэ мөг удаанд нь тушаавал амьд гарах байтугай гав яшаанч магад. Тэр мө улаанд дээр нийлээд олзоолохгүй. За чи надад орсоо. За надад шинэ нь болоо. Энэ ч надад нэг морины үнч биш үү? За би явлаа. Яв. Чи яаж байна? Чамаг удаанд нь дөгнө. Чивэд хаяг чинь хаюулан нэг талын хаяг шид. Тийм байсан. Цагаа болохоор амиа удаж алсан архан дээр байхаа хөө. Мэдлээ. Заадуул чинь чивэд хаярыг хаюулангийн ялгаагүй ална да. Хинээ алж, хинээ авархын би мэднэ. Яхаар мал өхөр пүү. Мо Павловын эхнэр хүүхдийн өрөвдсөн. Говьсгал хийнэ гэдэг тоглоом шээ. Нэг бол дайсан чамайг, айсвал чи дайсан. Ишөө зам байхгүй. Тэр чин маргааш дахин зэвсэг авч ирээд чамайг ална да. Гэхдээ тэгэхэд нэрээ гиндүүлж яваад буу болоод явах гэж байсан шүү. Цагааны хүчиж хүндэсэндээ ингээд дууслаа. Петр, сайныг дагвал сарныг ирлээ гэж муугын чинь чамайг дагж байж их юм мэдсэ. Нөхөр дарганараа сэжигтэй хоёр хүнийг бариад ирэлээ. Болно. Сайн байцгаана уу ашгүй таньдаг болос шиг. За, жамбал гэвш. Чи газрын хаанаас гараад ирв? Өчүүхэн би аль хэдийнээс ардын намд морин хошиг зүтгэх хүсэлтэй хүн. Тэгээ тэрнийхээ тэмдэг болгож энэ цагаанд ноёндог барьж ирлээ. Энэ бидэнд их балагдсан хөө. Петр, чи юу? Би чамайг тамирын бургасанд буудаж хэлгүй тижээж байсандан харамсаж байна. Та нар биднийг алаад барахгүй байсан шүү дээ. Та нар их орос гүрнийг балалсан. Та нарт хайрлах хамгаалах юм гэж ямар байдаг биш те? Та нар амин хуйна гэж бодож байна уу? Халуу хэвтэн мусана хон гүлг бууд. Ту! Чамд манай шинэ орныг үзэх хөв заяа байхгүй. Амин хойсын ч хойгаагүйч чиний нүглийг өршөөхгүй. Мэдээ? Хэрэтнэ. Хэдэ манай орныг балалсан. Адовас таны орныг баллах гэж байна. Гинэн бүдүүлэг улсыг мэхлэхтэн чадамгай навшнууд. Та нарыг хэн болохыг би сайн мэднэ. Гинэн бүдүүлэгч хэлсэн хар цагааныг ялгаж чадна. Энийг аваад яв. Хүмүн төргөлж үлээрээ. За. Хатан Баатар бангийн буухайг саадуулбал толгойгоо авуулна шүү. Хэм маань улаан их вэ? Хэм маань улаан их вэ? Нэг дүүгээр чи давхиж үзэн байгаа. Тэхээс л биш. Дулмаа уха, ирж өгнө хараарай. За.
Манай халахын заяач их юм да. Манай халахын заяач их юм да. Ямар бурхны авралаар ийм баатар сайнаар заяавда. Хэдээд яах вэ? Даан дороод бусаж гарч ирээд баатар бам бүсээ тайлахаар нь өвлөөс нь хадуун сум шар хийж унж үйс юм гэдэг шүү дээ. Тэр зүүч биш. Байлдан болохоос 2 хоногийн өмнө сэлмэд суух усэр чандаг юм гэнэ. Ой. Чи дуусна уу? Хавар ингээр өнгөрсөн Ванданов гэдэг цагаантны даргаыг хэрэгтэйн хамт буудууралгүй хүйс тэмдэрсэн юм гэдэг шүү дээ. Я бурхан минь. Тэр Гомбаатар гэдэг чинь Тун сайн баатар жанжи юм гин шүү. Тэгээд шаагтад гаминг хүйс тэмтрээд саяхан борон жанжиг бод цохоод нийслүүрээ эзлэхээр мордсон гэдэг шүү хөө. Сайд үз. Энэ тэнд одон сайн баатрууд гарч байдаг нь одоо нэг төр улс маань төвхнөж 50 цаг иргэдэг шүү. Я бурхан. Нэг хүн ирж яваа харагдана. Нэг хүн ирж яваа харагданаа. За хүн. Хоолтой шалбар. За. Алюхи. Амар сайн байна уу? Амар сайн байна уу? Амар сайн Амар байна уу? Ишээ хэрэг. Алю, цаагаа түрхлээрэ. Дуулмаг ярьж байхад яг ийм хөнгөж байсан. Аргагүй нүдэн туссан эр байна да. Тийм юм аа. Ману. Ахтны даргу. Хош. Чи 2 саамаар барьж бэлдэг. 2 саамаар барьж бэлдгээ. Нийслэл хүрээний зүг яаралтай илж мордуулна хоо. Тон төргөн гэж жанжин тушаасан юм шүү. Мэдвүү? Ойлгов? Сайн байна уу та? Сайн. Чи яас худдаг юм бэ? Жанжин дуудаад байхад Яах гэх юм болоо? мэдэхгүй дээ. Даржаваатар хоёулаа байна. Би нэг цагаантны офицерыг тавьчихсан гэмтэй хүү юмсан. Тэр тухай юм болов? Үгүй. Шагнах гэ юм байлгүй. Чи чинь баяр гүнтэй байдахад их сүрхий баатарлсан гэлөө. Эрдэн ирээ юу? Сайн байна уу? Сайн. Би жанжинд бараалах гэсэн. Жанжин өнөөдөр хүн хүлээж авахгүй. Би нэг өргөдлөх гэсэн юм аа. Яах гэж? Хэн билээ? Жан болов. Чи чинь бичиг мэддэм үү? Мэдлгүй яах вэ?
Ардын намд морь нохой мэд зүтгэн гэн шүү. Яасан цусарч залгвэ чи. Манайд үнэн шудрагхан хэрэгтэй. Худал чалждаг амтэн хэрэггүй. Дарга. Тэгээд намаа юу гэж байна? Цэргийн бэлтгэлийн мэдэлд бичээчээр очихсан байна. Болоо юм биш үү? Өөр юу хэрэгтэй юм? Чанжины тушаад хэрэгтэй юу? За, яв. Штабын газар олон хүн байж болохгүй. За эрдэнэ минь нэмж хэлэхэд ийм байна. Би энэ хэрэгт чамайг явуулъя гэж Жанжинд хэлсэн. Учир нь чи довжин ч гэсэн эхнэрийн ч гэсэн сайн тань. Тэгэхээр тэд нэг их сэжиглэхгүй байх. Тэр чин ноднонгоос хойш борооноос өндөр шагнал тушаал гүртэж манай хэрэгт их балаг тарьсан зөнийг байгаа юм. Би багасаага мэднэ. За, даржаа байна. Морд бэлэн болсоо. За, одоо гарлаа. Тэгтэр бид удахгүй хүрээний зүг дайрахаар мордон. Гэтэл довчин бэс цэвэн тэргүүн найдван нартай сөлбөлдөж цагаанаа үлдэгдлүүдийг цуглуулж манай өдөс дайдах санаатай хоёулаа хийж байгаа юм. Тэр тухай гэрээ хэлцээр бичиг баримт довчингийн гарт бий. Тэрнийг салгаж тэдний бузар төлөвлөгөөг дасцах хэрэгтэй. Энэ тухай хүрээний намын нөхөд сайн мэдэж байгаа. Тэд нөхөдтэй сайн зөвлөж ажиллаарай. За гараа. Өгөөч хөөс миний юм өгөөч би аавсан шүү. Өгөөч миний юм шүү аав хэлсэн. Богдын хүрээнд дэлсгээр ирж ирсэн бат хүрээний золбин хүүхдүүдтэй нийлж явснаа сарын өмнө заян гэгээний хуучин танил жаргалтай дайралдаж олон жилийн турш салд сарнсан ах トゥ гэнт уулцсан юм шиг баяр хөөр болжээ. Цаа таалах чинь. Энэ л оозонтой юм аа. Одоо хоёул нэг нь хаагаад гөвшчих. Маа чи баваа үрдчих дараа идэв. За. Маа. Айтай хамттай юм байна. Миний талигаа жугаж өглөө өхөн зэстогтай шаардсан чансан зөөлөн дуугаа өмнө минь тавьчихад за гівш минь бор одоодоо божидлцоход бай гэдгсэн. Ганцыг халуун цай уух юмсан. Ээж минь байхдаа гуйж ирсэн юмны аль олигтойг аяганд минь хөшгөлөж халуун цай хийгээд л өгдөгсөн. Автагаа л уулзах юмсан. Надад ч уулзах сургалах хүн байхгүй болохоор амарч юм уу да. Тийм ч биш дээ. Цагаан орсууд. Явъя. Сайн байна уу гэрлээ? Хэрднэ. Та ч норсроггүй хайчдаг хүн бэ. Хүнийг тун өрөвддөггүй хүн юм аа да. Гэрлээ минь. Энэ их үемэний цагт над шиг хүн нэг газар удаан байж болохгүй байна ах. Давчин би юу хийж байна? Эцгүүл байна хэмт юу хийж явдаг. Цагаан орсуудыг дагж навсганаад л байдаг бас. Борооныхан гэдэг чинь.
Гамингийн өрөөсөн дугуйнууд юм ад. Цаа. За гэрлээ минь би чамд итгэж байна. Тэгээд ч бүхнээ хэлье. Би хягтаас Жанжин Сүхбаатарын тусгай даалгавраар ирсэн юм. Монгол орноос гамингууд хөөгдсөн. Борон буцагдсныг чи дуулаа бидтэй. Дуулсан. Одоо ардын төр засгийн газар их цэргийн хамт хэзээгүй хүрээнд орж ирнэ. Чи ардын намын хүн болсон юм уу? Тийм ээ. Даржааватар дорж хоёр тэнд байгаа. Даржаа манай хорооны дарга. Гэрлээ минь. Чи надад тус болж үз. Шударга Монгол хүмүүрийг туслах цаг болоод байна. Над чиг амт юугаараа тус болдог үлээ? Давчинд чухал нууц бичиг байгаа. Тэрнийг авчаал. Ямар бичих юм бол тоо? Би таны төлөө юу ч хийхэд бэлэн байна. Зөвхөн миний төлөө биш ээ. Монгол орны төлөө юм шүү. Би л таны төлөө гэж хий. Та өөрөө хэний төлөө хийх өөрөө мэд. За, эрдэнэ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн. За, чи чинь хаанаас гараад ирвэ? Гаминд баригдаж харааж ил хийж байсан чинь ашгүй борооныхон гаминд ордог байх шүү. Хоолойд. За. Чи тэгээд ийш тийшээ явахгүй үсттэй. Хоёр нь жаахан хууч хөөрийдээ. Хэгээ. Ийм сонин хүн хүрээд ирэх гэж дээ. Чи яаж гэнэ? Би арих халаалгаад мөрнөх юм лавуулаад ирээ. Товч сэжгэлж байна. Гаднаас хүн дуудахаар зарцаа явууллаа. Энд алга. Нэг хавтастай юм өөрөөсөө салах га байсан. Тэнд л байгаа. Тэгвэл тэнд чинь л бий дээ. Одоо явлаа. Би чамдаа их баярлалаа. Амьд минь уулзсан. Удахгүй бүх юм сайхан бол. Би чамайг хүлэе. Гараарг. Бичээд. Хацтай май. Борономын дээрэмчтэй нийлнэг нэ? Санаатай хар им. Би яасан? Тийм байха. Чамаг сапелоно инжилж бодич нь хөдлүүлнэ. Энэ харуулгч нэмиг бай.
Сонирхолтой нийлж намайг алах гэлээ. Мохар урагч. Харирагчтай нийлж намайг алах уу? Мөцөнөг. Артын номхны гараас гарахгүй. Богд гамин боронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм а. Энийг гамин борон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журам цэргийг хүн бургалтайд ирэхэд богдын илч өгтөн очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдж бахардсан хүний илч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа. Монгол ардын журамт зэрэг нийслэл хүрээг эзлэв. Монгол ардын нам төр засгийн газрын сай түшмэд Богд хаан бараалхав. Монгол ардын намаас Монголын олон түмэнд тунхаглан зарлах бичгийн товч. Хүч юм бол. Ямар сони хүн бэ? За сайн уу? Сайн. Чи сайн явж гин үү? Сайн. Би чинь ардын журам цэрэгт цэргийн аж ахуйн албаны том хүн болсон шүү дээ. Хөөе. За тийм үү нөх шүү дээ. Гэхдээ Жамбал энд чи болох юм бэ? Ардын засгийн газраас хуучин засгийн 5 яамны тамга тэмдэг бичиг хэрэгээ хүлээж авах ясал болох гэж байна. Маа. Санин бичиг аваарай. Санин бичиг аваарай. Санин бичиг аваарай. Санин бичиг аваарай. За. Санин аваарай. Санин аваарай. За нөхөдөө. Одоо жанжин гарч ирэх төхөж байна. Жанжин сайдуудыг гарч ирэхээр ураа хашгирч хөгжим дуурах юм шүү. За мэдсэн. Их сайн. Одоо манай улс ёстой улсыг улс болох уу? Аха. Ястой жинхэнэ тусгаар татсан улс бол. Чамд манай ардын намын гишүүний бат илэрхийлэх гардуулан өхийг намын төв хороо надад даалгасан юм. Маа. Чангойш. Монгол ардын намын төв хорооны бичээг бат илэрхийлэх тэмдэгт бичиг шийтгэн олгогсны учир Засагтхан аймгийн Засагтхан гошгооны цогтын эрдэнэ манай ардын намын журам сурталыг зөвшөөрөн хүлээж төр улс ба ард түмний тусад чин зориг үнэн санаагаар ам болоод хөрөнгө хайрлдаггүй хүчин зүтгэх сүгэ гэсэн учир бат илэрхийлэх тэмдэгт бичиг шийтгэн олгов. Чи чинь хягтыг дайрах өглөө намын гишүүн болсон биз дээ? Тийм ээ. Үүр хаяарахын өмнөх нь тэр өглөө хаяарсан үүр одоо Монголыг гүйгүүлээд байхад бат илэрхийлэх авч байна. Тийм байна жанжин минь. Зорьсон хэрэгтэй хүрэх шиг сайхан юм алга бололтой. Тэр тусмаа сайхан хэрэг сэтгэлчлэн бүтнэ гэдэг
хүн болсны гавья. Өвөлд нь 8 хотод өвөлжиж, зунд нь Улаастан голд хэдэн хон ямаатай зулдаг хоёр хөгшнийд Сүхбаатар амралтын өдөр үргэлж ирдэг байлаа. Эцэг нь энэ өвгөнтэй үе зайгүй үерхдэг байсан юм. Сүхбаатар аавыгаа санахаараа эднийд ирж өвгөнтэй ярилцсан сэтгэлээ тайвшруулдаг байлаа. Та тарганы мах хэд чаддгүй. Би танд алж өгч болно шүү. Чадна. Цогтой л хүү байна. Би танд ярьсан шүү дээ. Борооны цэрэгтээ байлдаж явсан. Борооны хүртэл буудаж хахтуулсан. Нисэж яваа шууг Орос танжуугаар нэг л боддог. Хөөхий. Манай энэ нөхөр сэлэмний эрдэмд хосгүй. Ёстой сэлэм галс толгой бүнц гэж тавьчиндаа. Нэг цавчгата 3 толгойг бүндийд л наваад тэнд өнхрүүлж эхлэх эрдэ. Тэгээд сэлэм эргүүлж байхад би нэг бөөрийнхээ хөх юм л харагдаад байдаг юм аа. Мундаг тавчдаг ирвэн та. Яа завчна гинэ? Тэгэхээр та хоёр чинь айл газрын завчигчд билээ. Залуу. Барооныг буудаж хадуулсан тухайга яриач дээ. Байлдад завчиж явснаа ярих дургүй байгаа бол хааваа идэг тухайга юу хийдгээ ярил л да. Хойд номхон борын тэжээмэл хүүхдүүд. Энэ хүүхэд хүний зууж явсан ганцыг өвхөр буугаар тас бууддын гэдэг шүү. Манайд ирж гайгүй ярьдгийн хөөхий. Та хоёр чинь яагаад Орос цэргийн хүүхэд байдаг вүлээ? Петр ах биднийг цэрэгт оруулсан юм. Петр комиссар эрдний хүүг олсон гэж ирдэг байсан юм. Чи байсан юм уу? Аав чиний цавчдаг, сэлэм эргүүлдэг эрдмийг яриндаа хаа. Аав чин цагаантантай ёстой цавчилдаж яваа да. Одоо удахгүй ирээ. Аха, та биднийг өөрийнхөө цэрэгт оруулж өгөөч. Сүхэ. Хөөмөн чинь хүрээд ир. За. За юу хийх баха? За хүүхэ энэ дээр цохоороо. Би энэ талын түшиж байна. Хөө зөөлөн цохоороо. Босоод. Өнч сайн хүн байж үлээ. Танай муу эцэг бит хоёр хайртай мон олон айлын ийм усан тэрэг босгож өгсөн дэ чи мэднэ байж. Ястай л тэгсэн дээ хөөе. Тийм ээ. Аавын манах уу? Тийм ээ манах. Ингээд та хоёр айл боллоо. Хорош. Мөрдэ, май. Юу ч гэсэн өөр ингээх оронтой боллоо. Итгэлтийн гэрээс гоё гэр бай. Тэр чин удаатай мууга энэ будагтай сайхан. Аа, ээж нь байсан мó сайхнаа? Мөн сайхнаа.
Харин нэ. Харуулъя их цаг боллоо. Зүгээр баярлалаа. За миний хүүхдүүд хоолоо хийж байгаарай. За. Хатанбаатарын цэрэг цагааны ургадал Казанцевын гол хүчийг буцсоход генерал Бакичийн дээрэмчтэй байлдахаар аялан явна энэ. За ямар мэдээтэй ирв? За айлтгая. Хошуунаас зэрэг татаж байна уу? Үгүй бололтой. Дээрмэл хийж байна уу? Үгүй. Тамганы гэрт хонь гаргуулж дээдл хэвтэж байна. Нэг нэртэй лам ойрын өдрүүдэд майдрын ман тавих гэж том дугнан гэр бариулж байна. Кичнээн. Том дугнан гэр нэг 7 хантай гэр хоёрыг. Мөндө майдрын бан гинэ. Тамганы жасан дээр Бакичийн 458 орос цэрэг, Гулан буу 3, Үхэр буу 2, 327 Монгол цэрэг байгаа сурагтай. Мууж ихийг шаардсан бичиг явуулъя. Очсон хүмүүсийн маань барьж яваад алчих бол яа. Бакич бол Казанцев биш. Юу ч гэсэн генерал хүн нэрэн бодно. Сүүлийн үед Бакичийн цэрэг дээрэмхийх нь баг болсон. Акт хүнсэн хошууны урвсан ноёдоор дамжуулан залгуулж байгаа бололтой. Миний элчийг алахгүй. Ойга, торон 가와들. Ма, энэ дорох юу надад? Мэдхгүй. Чи дандаа морд байна. Цагааны ахт энд хүрээд ирсэн биш байгаа да. Мансан хөнгөл юм байна. Багшаа. Ойч доослаа. За. Төмөр би юу? Раах тэргэнгээд явсан хэдэд ирснийг мэдэхгүй одоо унтчил байна. Ма, унтж байна гинэ. Төмөрийг дууд. За. Хой. Босооч. Баатрван хүрээд иргэж байна.
Тэр амны адах юун адав? Актл байна лээ. Чи над тангаргалсан биш билүү? Тайсны акт юу дэ жанж минь. Аваа дэрэг чамд хэн хэлсэн. Тэрний хүнээр хэлүүлээд яах вэ? Хүн алсан уу? Үгүй. 3 бэвэс юм байна лээ. Урган өдөр явчихсан. Өнкрөөд явчихсан лээ. Үхэгөөха. Акт үлдэг үү? Үлдсэн. Энэ барагцаал бол 300 гад юм байна лээ. Миний хэлэлцээ хийх гэж байгааг чи мэдсэн үү? Мэдсэн. Мартай хүнтэй ярьж байснаас явган хүнтэй ярил үгэнд орхон дээр болов гэж бодсон. Цайхуур төмөрч мөн дэ. Хоёрын таны цэрэгийн хоолнд өгсөөхрийн мах үлдгэн гинэ. Маргааш авсан махан буцааж өгөөч. Цэрэг цай мах нийлүүлэхгүй болов. Жанжинтай уулзах гэсэн хүнтэй байгаа. Гар. Улсын хорингийг тэгж идэх үү? Бодолч нь баг нь бай. Таар. Яа. Айритну. Заасоо. Мадамх чамайг ийш тийш нь хөдлөхгүйсэн гэж бодсон юм. Гэтэл бичиг үсгтэй хүн ховор бай. Чухал ажилд томилхоос өөр аргагүй. Өчиг хүн биеийг ардын намын үйл хэрэгт зориулна гэж тангараг өргөсөн хойно та бүхний хэлснийг хийхэд бэлэн байна. Суу. Чамд засаг бүрэн ирэх өгнө. Энэнийг буруу ашиглаж болохгүй. Мэдлээ жанжаа. Тэнд шин засгийн төлөөлөгчөөр очно гэдэг чинь нэг ёсондоо хушуу ноён болж байгаа хэрэг шүү дээ. Их хэрэг хүнийг эддэг удаа байдаг шүү. Энэ учраас юм бүхэн төрийн уужимхараа өргөн сэтгэлээс хандаж байвал зохино. Хаад ноёд утаг туйлгаад баячуудыг яхав. Одоохондоо бидэнд төрж гисэн хань хэрэгтэй. Бид богдод хайртайдын түүнийг хэмжээд хэрэг таан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж ухаан бодолд нь шингэсэн шарын шишинтэй зөв хандхад нь хамаг учир нь байгаа юм. Гэхдээ зорилгоон гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэрэгээс аврахгүй. Бидний дайсан ухаантайч, залтайч бид тэднээс ухаантай, аргатай байж ялна. Уул нь өдөр өнгөрөх тутмал засаг төр маань батажиж байсан ч дээ. 40, 50 жилийн хойно манай орныг харуулж гэжтэй бид өөрсдөө харна.